дээр үеийн одоо хятадын л одоо хөгжим гэж би ингэж бодож байгаа юм. Яагаад тэр үхээр манай иш тулан багш одоо сэрүүн тунгалаг байсан бол 100 гаруй настай хүн байх юм аа. Тэгэхээр багштай энэ 100 гаруй жил энэ хөгжим хадгалагдсан. Тэрнээс урд багш хэдэн жилийн өмнө энэ хөгжмийн өөр дээрээ авч тоглож ийсэн. Ингээд иргэчл мөн их удаан одоо байсан хөгжим байгаа. Ерөндөө энэ хөгжмөд цөөхөн. Одоо ч одоо нэг энэ хүний гар дээр энэ хөгжмөд нэг байхгүй гэж би одоо боддог. За 1 2 3 ширхэг нэг байж магадгүй дээ ерөн баргаж байхгүй юм гэж. Тэгээ энэ хөгжим яасгаар багшийн маань ач одоо багшийг одоо таал төгснөөс хойш энэ чингийн ингээд хадгалаад явсан байгаа юм байна л да. Тэгээд Бадраа энэ эртний сайхан хамтлаг гэж байгуулсан. Тэгээ энэ эртний сайхан хамтлаг байгуулаад тэн дээр энэ хуучны одоо хөгжмөд оруулна гэж ингэсэн. Тэгэхээр би ярьж ирсэн энэ багштай л байдгийм да одоо байхгүйг нь мэдгүй чин гэж одоо урд наад зааж хичээсэн. Тэгээд би одоо багшны тийм хөгжим байдгийг гэсэн за чи оол гэж тэгсэн. Тэгээ би тэр хорол сүрэн гэж ач дээр одоо 80 гарцсан ир шахацсан авгаа байгаа шүү дээ тэр ач нь. Тэгээд би яваад очисон чинь энэ чин гаргаж гисэн надад. Тэгээ би яцраад одоо энэ дулам сүрэнтэйгээ тэр хүрээ дуунд энэ чин тоглосон. Тэгээ дараагаар нь би авээч өгөх гээд ингээ очисон чинь за одоо шавин байна. Багшийн чи хөгжмийн өвчин биелүүлчихье гэд надад ингэж өгсөн.